Миний хүч ерөөсөө сэтгэлээр нухаа штэ. Тийм маш их ерөөсөө тэгж одоо би ингээд ингэчлээ гэж ерөөсөө тэгдэггүй. Одоо бүр ямар сандаа нэг овоо ингээд нөгөө завир нь ингээд холтцсон чинь би одоо хичээлдээ явмаар байна. Найзууд дээр очимаар байна. Одоо би ер нь зүгээр болчлоо шүү дээ. Би памперсэр хэлхээ болчлоо. Гэлтэй нөгөө байнгын памперстай л байсан хүүхэд чинь нөгөө гуурстай олчоор нэг 2 цаг юм 3 цагт л нөгөө давсгаа судлаад найлд ороод давсгаа сулчаад тэгсэн чинь үгүй би ерөөсөө бараг л айгүй азтай юм биш үү? Би ингээд ээж би одоо нөгөө памперсэнд одоо хоёлаа яана гэж зовдөг байсан бол одоо би чинь ингээд өөрөө биздэг тий ингээд өөрөө юмас сулалцдаг болчлоо штэ гэд ингээд баярлаад ерөөсөө тэр өвдөж гэн гэж миний хүү хизээж боддгоо. Энэ өвчин юм чинь энэ би энэний ард гарч чадахгүй чи хизээж тийм байхгүй. Тэгэл би миний хүү ямар ч хэлсэн айгүй тийм мундаг юутай. Тийм итгэл дүүрэн байдаг учраас энэ их тий хайр буцаж тэрнээс том агуу хайр байдаг гэдгийг ийм олон сайхан хүмүүсийн буйнаар мэдэрч шүү дээ. Тэгээд өөрийнхөө санааг аягүй өөрх надад хэлжсэн байхгүй. Чи яа ийм сонин зураг зураад байгаа гэсэн чинь үгүй энэ сонин биш. Зүгээр ингээд хүн болгон ингээд нөгөө ингээд дандаа л гэрэлтэй гэгээтэй тий нарыг амар томор зурсан байгаа байхгүй. Тэгээд амар том нартай амар ингээд котоктод бүжгэлж ирсэн аа. Тэр охин унж байгаа байхгүй. Тэгээд ямар ч хүүхэд бити ингэж унж бүдрээсээ те нэг ингээд дээш нь татах тийм сэтгэлийн айгуу тийм мундаг ирч хүч тэнхээтэй байгаасаа гэж бодож би энийг зурж байгаа гэл тэгж хэлжсэн байхгүй. Арин буудаага бид нар хамт удаа 1-р ангиасаа хамт удаа сурч байгаа учраас аль болохоор арин буудаага ангитайгаа хамт байхын тулд манай сургуульд ороод эрдмийн түлхүүр гэж онлайны програм байдیں۔ Бид нар хоорондоо бол онлайнаар бол харьцдаг. За энэгээр бол бас арин буудаад бол бидэртэй даалгаврыг бол багш нараас аваа тэгээд тэрүүгээр эргүүлээд явуулаад шалгаад тэгээд ингээд хамт сурч байгаа. Энэ дамаг талыг ашиглаж буудаа бол бидэртэй бол 11-р анги төгсөн гэсэн эрмэлзэлтэй байгаа. Солонгос руу нөгөө бүтээлээ явуулаад инээмсэглэж байгаа хүүхэд гээд нэг Азийн 120 орны 30000 хүүхдийн бүтээлээс миний хүү тусгай байрын шагналаад энэ зургаараа авсан юм. Тий, энэ зургаараа. Гэтэ энэ нөгөө бодит зураг нь биш. Энийгээ дараа нь томруулж зурсан хгүй. Тэгээ энэ дээр болохоор нэг солонгос хүүхэд хойно суулгаад тэгээ монгол зураг зурсан юм аа. Тэгээд нөгөө тэр бүтээлийн тэрэнд нь аваад буцаач өгч явуулдаг юм байл. Ээждэг баяраа баярлуулна л гэж ярьдаг шүү дээ. Стэн юу гэх нь надад огт хамаагүй. Бурууч зөвч найзаагаа би өмөрн. Буурал болсон ч огт өргөхгүй. Бушуухан эрэг бүрүү дээрээсээ гэж би найзаагаа өмчөргөн. Мөнгө хүрээтэй найз надад иргүй. Мөсөн төрхтэй бол бүр ч хэрэггүй. Зөрөөд өнгөрөх найз надад иргүй. Зөвхөн сэтгэл байхад л хангалттай. Өөрөө би аз жаргалыг бол өөр хинт бис найздаа л өгнө. Өөрсдөө цагаан сэтгэлдээ өшөө орсолгүй найздаа л өгнө. Хүртээ дээрээ. Тэгээд эд шид гэж үнэхээр байдаг бол тийм миний найзыг ингээд хөл дээр нь босоод өгөөч. Тэгээд үнэхээр тэр бурхан гэд байгаа юм чи хаана байгаа юм бэ? Миний найз нэг ч удаа хөл дээр нь явж харсангүй. Сэтгэлийн нөгөө захиагийн ундрахын бичсэн захидлыг нөгөө халина уншижсэн баг. Тэгээд хүүхдүүдийн сэтгэл ямар агуу идэм бэ? Миний хүү ямар гоё ханталтай, ямар мундаг багш нартай юм бэ л гэж.
буцаад сэтгэлдэн сэлэхэд дуулаад ирдэг найзмээ дуньярцсан их талыг туулаад ирдэг найзмээ хундагаан өргий хоёулаа хамтдаа сурсан дуугаан аялида сэтгэлээ дэлгий хоёулаа хамтдаа л өнгөрүүлсэн мөчөө дурсида. Ангийн багш энэ сайхан олон хүүхдийн буйнд дээр та нарын хачиг битэр яаж хариулна бодож. Өөртөө байхгүйгээ нөхөж өрөөл бусдаас дутхгүй гэж тэмцэн амьдралд хөл дээрээ зогсож үзгсэн гисэн хүслийнхээ төлөө яаж мэрийж ямар их хүч тэнхээ зориг гарган яваг харах бүрийдээ түүнийхээ төлөө бүхнийг хиймээр санагдгаа нуух юм. Хөгжилтэй явдал гэдэг төрөөр за тэндээс яг өөрийнхөө юу гэж ярих гэж юм л да. Нөө жоохон нэг хэдэн жилийн өмнө сургууль дээр айгуу итгэвтэй явдаг байхдаа ингээл завсралгаан болонгууд ингээл ихэнх хүмүүс гараа авчихсан. Тэгэл нүдийг хариулж байгаа л эргээл ингээл орж ирэх нь орж байгаа. Яг ингээл арахаа ширээний ч юм уу ойрхон ширээнийхээ хажууд талмалынхаа партны ч юм уу хүүхдүүд яг ингээл нүдийг хариулал орж ирэх нь харж өөрийг нь харангуут нөө пенал нь янз бүрийн юм аваад хойшоо шиддэг. Тэгжэл их сахилгууддаг гэсэн юм да. Намайг дөрөв сахилгагүйгээ тэгжсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд хэрэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Eco Construction. Засархаа манай юм энэ бүгдөө буудаа дээр аваарчин гэж харсан бүгдөө нөө гар барилдаа гэж бүгдийн гихмээр нь улаацсан. Тэгэл буудаа дандаа дийлэл тэгэл бүүнээр дандаа шартаа буудаа дандаа ялагдахгүй мэл гэдэг буудаа амар хүчтэй ангийнхаа бандраа. За хийсэ. Дэмчих юу? За. Оо За ундаа ч. За ингээд эхнээсээ улаач хэлж байна. За яна ялагдлаа. Нэг удаа гэнэ. Чирүү тэмцээн болчихно да. Манай спорт ч явуулаа боллоо. Шүкрээ. Яа. Бодотаа бол уран бүтээлийн амжилт дээрээс нь сурлагын амжилт тэгээ 11-р анги амжилтаа төгсөн. За үүнээс гадна бас энэ телевизийн ийм гоё тусламж үзүүлж байгаа дээр бол бид нар анги хамт олно. Өмнөөс бол баярлж байна. Будаа бол зүгээр болно гэдэгт бол бид нар бол итгэж байна. Бид чадан чадварыг төлөө зүтгэн